За байцаан шийдэх хууль заасны дагуу одоо нэгжлийг одоо саадгүй явуулах мөрдөн байцаалд хүндрэл учруулахгүй байх үүднээс цагдаагийн алба хаагчдыг бид нар хамгаалтанд ажиллуулж байгаа. Гэтэл өнөөдөр Баянгол зочид буудлын дээр 3 цаг кабинет үед очиход бол цагдаагийн тусгай хүч очсон байсан. Ноцтой асуудал нь юу гэхээр Баянгол зочид буудлын уртлын тэр нэг зочид буудал байгаа тэр гэрэг нэг өндөр самхах байдаг. Тэн дээр мэрэгэн өвчнөр байрлуулсан байсан. Энд ажил хийж байгаа л энэ лифтнийхээ моторн дээр ажил хийж байгаа л нэг агаар амьсгалах санаатай л гадаг шахажсан. Тэр ингээл сууж байгаа л юу болж байгаа юм бол гээл ингээл улсууд бахарна тэгээл өөрийн бодооч гэж энэ дэр нэг 5 минут 11 минут нэг өдөр л байсан. Тэгэл ажиллаа хийж ирсэн өөрийн бястай бодох гэж. Хүний олон улсууд л ятсан телевизийн ирсэн байсан. Энэ юу болж байгаа юм бол гэсэн өөр юм л би явахгүй шүү дээ. Ямар хэвчтэй байсан? Энэ хувцтайгаа байсан. Би энэ барилга дээр сар ирээд л ажиллаж байгаа. Ямар ажил хийсэн? Энэ лифтийг өгсрал гэрээгээр л. Өөрөөр хэлэх юм бол энэ яаж яах вэ гэхээр үндсэндээ бол арт түмнийхээ эсрэг юм уу эсвэл одоо тэнд одоо цугулсан усын эсрэг бол тодорхой хэмжээгээр зэвсэг хэрэглэх тийм бэлтгэл хангасан байна гэсэн үг. Гэхдээ ер нь тэгэл намаг гэж бол яг мэрэгэн буудаг хичээл гэж л улс амтан л ярьж ирсэн тэрийг л сонссон. Түүнээс үлээ би өөрийгөө байна гэж хэлсэн даанцсан.